조만간 농직에서는 훈련을 시작할 때 대한 명령을 주셨습니다. Энэ бидний хүсэж байгаа зүйл мөн гэж юу? Өнөө үед 120 Азийн бүс нутагт нийтдээ 600 сая орчим залуучууд амьдарч байна. Эдгээр залуучуудын хөгжих боломж нь хамтын ажиллагаанд тулгуурдаг. Тэгвэл тэдгээр залуучуудад хамтран ажиллах боломж хэр байдаг юм бол доо? Сайн байцгаана уу? Намайг Оюун дээр гэдэг. За, олон улсын харилцаагаар сурдаг оюутны хувьд бол 100% Азийн бүс нутгийн талаар мэдээлэл бидний дунд хангалттай байдаг. За, өмнө нь бол 10 жилдээ байхдаа ч юм уу яг энэ бүс нутгийн талаар ямар ч мэдлэг ойлголт байхгүй. Тэгээ ямар усуд байдгийг ч мэддэггүй байсан. Тэгэхээр ер нь 10 жилийн ч гэлтгүй бусад салбарын оюутан залуучуудын дунд яг энэ бүс нутгийн талаар мэдээлэл хамс шиг санагддаг. 안녕하세요. 저는 한국에서 온 박형규라고 합니다. 저는 지금 몽골에 있는 국제관계대학교에서 국제관계 석사 공부를 하고 있고요. 그 전까지는 사실은 우리 동아시아의 국제관계에 대해서 많이 알지는 못했었고요. 그래서 뭐 다른 일본이나 중국 친구들과는 아직까지는 교류가 많이 없었습니다. 이렇게 석사를 배우면서 많은 몽골 친구들과 함께 우리 동아시아에 대해서, 동아시아의 발전에 대해서 같이 함께 공부하고 있고 먼 미래에 대해서 같이 Монголчууд бидний хувьд 120 Азийн бусад орнуудтайгаа ангилтай байна. Хамтын ажиллагаа хөгжүүлэхийн хувьд энэ бус нутаг дахь бусад орнуудын хооронд гүүр болж нийт ялангуяа их тайван хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж чадах ирээдүйн шийдвэр гаргагчид бол залуус бидгэлээ. Харин ямар хүмүүс хоорондоо хамтарч ажиллаж чадах вэ? Мэдээж нэгнийхээ талаар мэдлэг мэдээлэлтэй байдаг, итгэлцлийг бичүүлж чадсан хүмүүс. Тиймээс ч манай багийн гол зорилго бол энэхүү бус нутаг дахь оюутан залуусын хооронд мэдээлэл солилцох гүүр нь болж боломжийг нэмэгдүүлж нийт ялангуяа улс орон болгоны соёл уламжлалыг хүндэлж соёл сэтгэлгээг ойлгож хамгийн гол нь бид бүгдээрээ энэ бүс нутагт их тайвнаар зэрэгцэн ушиг бүсэж буй залуу хүмүүс шүү гэдгийг ойлголтыг өгөхийг зорж байгаа лээ. Орнидор тун амьдрал буй залуус бидний дунд интернет захин хэрэглээ өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болоод байгаа лээ. Тэгвэл бид асуудлын шийдлийг харахдаа 120 Азийн оюутан залуус зориулсан вебсайт хийх санал санаачлагыг дэвшүүлж байна. Уг вебсайт нь оюутан залуусын харилцааг нэмэгдүүлж бие биенийхээ талаар мэдэх боломжийг олгох юм. Харин онцлог нь гэвэл 120 Азийн оюутан залуусын амьдралд илүү ойр гэдгээр онцлог байгаамаа. Жишээлх юм бол улс орнуудын соёлын талаарх мэдээлэл, хэл сурах болон оюутан залуусын өдөр тутмын амьдралын хэм маяг болоод залуу эрдэмтэн судлаачдын мэдээлэл судалгааг тусгаж өгөх ийм цогц вебсайт байгаа. Мөн бид алстагдмал интернет хэрэглэх боломжгүй газруудад вебсайтынхаа мэдээллийг сэтгүүл хэлбэрээр түгээх болно. 僕は、渋井悟と言います。ウェブサイトやマガジンを作るということですけども、やはりそういった、情報を得る機会があれば、お互いのそういった暮らしから文化、さまざまなそういった情報を知り得る機会が増えることですから、もちろん相互理解、ミューチュアルアンダースタンディングにつながるのではないかと思います。以上です。Бид жил мөрийн нэг өдөр 120 Азийн залуучуудын өдөр хэмээн нэрлэж, энэхүү өдрөө 120 Азийн залуучуудын эв нийтлийг улам бэхжүүлэх үйл ажиллагааг явуулах болно. Юуны төрөнд соёлын өдөрлөг зохион байгуулж үүгээрээ бие бинийгээ илүү ихээр танин мэдэх боломжтой болох юм аа. Түүний дараагаар чөлөө дээрээ хэлэлцүүлэг өрнүүлж, үүндээ тухайн үндэстний төлөөлөл болсон оюутан залуучуудыг оролцуулж, бие бинийгээ улам илүү ихээр мэдэх, цаашлаад хамтран ажиллахад чухал ач холбогдолтой юм аа. Здравствуйте, меня зовут Мария, и я учусь в Монгольском международном университете. Скорее всего, сайтом, который бы соединял северо-восточных ребят и нас, это может быть Facebook или ВКонтакте, или Одноклассники, или какие-либо другие сайты социальных сетей. 会有这样的一个网站或者一本杂志，能够是针对东北亚几个国家的，然后如果内容吸引我的话，或者说内容的可读性很强，然后我觉得其实是一个很好的连接东北亚几个国家的桥梁，因为我们平时接收到的信息很多，来自全世界各地各个方面的信息，所以
并没有专门针对东北亚几个国家的这样一个专题，所以很容易被忽略。所以如果有这样的一本杂志或者一个网站的话，我是很愿意去关注的。Инхтайм гэдэг бол Ойлголцол, ихэлцэл, хамтын ажиллагаа. инхтайм төлөө хамсаа.